Дараагийн мэдээг танилцуулъя. Эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын зүгээс шинэ тайлан гаргасан байна. За энэ удаагийн тайлан хүүхд залуучуудын дундах захим дээрлэхтэй холбоотой тайланд анхаарал хандуулсан байна. За тэдний тайлангаас үзэхэд сүүлийн үед Европын холбооны орнууд за бүх орн болгонд нь бол ямар нэгэн байдлаар захим дээрлэхтэй холбоотой асуудал үүсэж улс орных нь одоо залуучууд болон хүүхдүүдийн хооронд одоо ихээхэн асуудал үүсгэж байгааг онцолж байгаа юм байна. За захим дээрлэх гэдэг нь үе тэнгийнхэн эсвэл танихгүй хүмүүсийн зүгээс хүүхд рүү чиглэсэн онлайн дарамт занал хийлэл сөрөг сэтгэлдлийг хэлнэ гэдгийг эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын 2025 онд гаргасан дижитал эрен үед хүүхдүүдийн амьдрал ямар байх вэ гэсэн тайланд дурдсан байна. За үүнд ерөнхийдөө давтагдсан санаатай төрөмгийн зан авар гарах, эрх мэдлийн тэнцвэргүй байдал үүсгэх, онлайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах зэрэг нь захим дээрлэлтэнд хамрагддаг юм байна. Судалгаан захим дээрлэлтийг хэн нэгний одоо муу муухай үгтэй мессеж, имэйл илгээх, за мөн вол дээр нь бичлэг тавих, хүүхдийг шоолж доромжилсан вебсайт хийх, зохисгүй зургийг зөвшөөрлгүйгээр онлайн орчинд байрлуулах, бусдтай хуваалцах зэргийг энэхүү одоо захим дээрлэлтийн жишээ болгож одоо авч үзсэн байна. За судалгаанд хамрагдсан Европын холбоонд багтах 29 орон бүс нутагт захим дээрлэлтийн түвшин өснө нь тодорхой одоо онцгой төгшүүрийг төрүүлж байгаа юм байна. За захим дээрлэлтийн түвшин харилцангуй адилгүй байна. За харин Балтийн орнууд болон Их Британи, Ирланд зэрэг орнуудад захим дээрлэлтэнд хамгийн их өртсөн орнуудын тоонд орж байгаа юм байна. За эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын мэдээлэлд энэхүү одоо судалгаанд 11, 13, 15 насны сургуулийн сурагчдыг оруулж судалгааг хийсэн байна. 2021-с 2022 онд захим дээрлэлтийн түвшин онлайнаар дээрлэхгүйсэн хүүхдэд эслэх хувь нь Испанд 7.5% байсан бол Литв улсад 27.1% байгаа нь улс орон бүрт захим дээрлэлтийн түвшин янз бүр харилцан адилгүй байгааг харуулж байгаа. Европын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын хувьд дундаж үзүүлэлт нь 15.5% байна. За Литвт бол захим дээрлэлтийн түвшин энд дунджаас өндөр байгаа орнууд бол Польш, Англи, Унгар, Эстони, Ирланд, Шотланд, Словен, Швед, Уэльс, Финланд, Дани зэрэг бол багтаж байгаа юм байна. За эдгээр орнуудыг бүгдийг хамруулан Европын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын орнууд гэж тодорхойлдог. За харин Португал, Грек, Франц улсад захим дээрлэхлийн түвшин хамгийн бага байгаа орнуудын тоонд багтаж байгаа. За Герман, Итали мөн захим дээрлэлт нь Европын дунджаас доогуур байгаа гэсэн ийм судалгааны үр дүн гарсан байна. 2017-оос 18 он болон 2021-с 22 онд тайланд хамрагдсан Европын бүсийн 29 орон улс нутагт захим дээрлэлт нэмэгдсэн. Дани, Литв, Норвеги, Словани, Исланд, Нидерланд энэ өсөлт 5% өсөлттэй гарсан байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дундаж үзүүлэлт нь 12.1% болж байгаа нь өмнө нь бол 15.5 байснаас өссөн үзүүлэлт болж байна. За Дублин хотын Trinity College-ийн доктор Алиса Космо энэхүү одоо өсөлттэй холбогдуулан хэлэхдээ бага зэргийн өсөлт ажиглагдаж байгаа. За энэ нь бол өсвөр насных нь дижитал төхөөрөмжөнд илүү их цагийг зарцуулах болсон, онлайн орчинд бол бодит байхаасаа илүү их цагийг зарцуулж байгаатай холбоотой болсон. Өөрөөр хэлбэл зарцуулах цаг нь нэмэгдэж байгаа нь онлайн дээрлэл хүчирхийлэлд өртөх бас нэгэн одоо шалтгаан болж байгаа юм байна. За олон оронд бол илүү их охтууд энэ захим дээрлэлтийн хохирогч болох магадaltaй байдаг нь харагдсан байна. За ялангуяа Латви улсыг тооцох юм бол ихэнх орнуудад ийм жишээ харагдсан байна. За эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын дунджаас үзэхэд хөвгүүдийн хувьд 14.3%, охтын хувьд 16.4% нь бол захим дээрлэлтэнд өртөж байсан гэсэн ийм судалгаа гарсан. Швед, Франц, Англи, Итали зэрэг хэд хэдэн орнд энэ зөрүүнд 5%-аас дээш байгаа юм байна. За энэ байдалтай холбогдуулан Дублиний их сургуулийн профессор мөн хэлэхдээ энэ зөрүү нь бол зан үйлийн хэм маяг хүүсийн одоо нийгмийн хэмжээгээр тайлбарлагдана. За охтууд нийгмийн сүлжээнд суурилсан харилцаа холбоог илүүтэй хэрэгэлдэг. За өөрийгөө нийгмийн орчинд бол танилцуулах үйл ажиллагаанд илүү ихтэй оролцох хандлагатай байдаг. За энэ нь бол захим дээрлэлтийн харилцаа болон сэтгэл хөдлөлийн хэлбэрүүд болох нийгмийн гадуурхал, цуурхал тараах, дүр төрхтөр туурилсан дарамт үүсдэгтэй нэгт холбоотой гэж тайлбарсан байна. За тэрээр технологийн хувьд интернетийн хандлал, ухаалаг гар утсны хэрэглээ нэмэгдсэн. За ийм орчинд бол захим дээрлэхэд ялангуяа залуу хүмүүсийн орчинд бол давтамж болон шин чанарт нь өөрчлөлт орсныг тэмдэглэсэн байна. За соёлын хувьд зөрчил, харилцаа холбоо, түрэмгийллийн талаарх нийгмийн хэмжээ эрс ялгаатай байдаг нь бас үүнд нөлөөлж байгаа. Үг хэлээр дайрах, за бусдыг шууд бусаар түрэмгийлэх нь илүү их хүлээн зөвшөөрөгдөг нийгэмд онлайн дээрлэхтийн түвшин өндөр байдаг. За харин байгууллагын хувьд авч үзэх юм бол дижитал бичиг үсгийн боловсрол болон сургууль суурилсан урьдчилан сэргийлэх хөтөлбөр болон эцэг эхийн оролцооны тусламжтайгаар эдгээр асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэдгээ мэдгдсэн байна. Харин эцэг эхийн аль нэг нь байхгүй ганц бие өрх толгойсон одоо өрхүүдийн хувьд ийм одоо өрхөд байдаг өсвөр насныхан хоёулаа эцэг эхтэйгээ хамт амьдардаг, өрхөд амьдарч байгаа өсвөр насныхаас илүү захим халдлагын хохирогч болох мэдээлэл
байдгаа гэдгийг судалгаагаар харуулсан байна. За энэ бол бүх оронд ажиглагдсан байна. За энэ ялгаа нь хүйсийн ялгаанаас ч илүү буюу 14.1%-аас 19.9%-аар бол ялгаатай байна. За жагсаалтанд 20 гаруй орнд энэ ялгаа 5%-аас дээш байгаа нь харагдсан. За энэ нь бол ганц бие эцэг эхчүүд ихэвчлэн их цаг хугацаа болон санхүүгийн сэтгэл санааны дарамттай тулгардахтай холбоотой мөн хүүхдүүд нь дижитал үйл ажиллагаанд тавих хяналт нь ганц бие учраас илүү бага байдаг. За үүнээс болоод захин орчинд аюулгүй байдлыг хангах боломж нь бага байдаг юм байна. Эдгээр өрхийн хүүхдүүд нийгмийн харилцаанд илүү их цаг зарцуулж эрсдэл өгөх магадaltaйг мөн судалгаагаар онцолж тэмдэглэсэн байгаа байна.